Үений зөөлөн ид бол яг хэвийн төвшөнд байж болно. Тэгтэл ерөөсө булчин ажиллахгүй байна гэдэг чинь булчин чинь тэр хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж идэг үйл ажиллагаатай. Тэгжээд л одоо энэ вөөрний ч үйл ажиллагааны хямралд ороод ирэх юм бол үеинд шээсний хүчил эрдэс давс хоригдлогдож эхэлж байгаа. За энэс үүдэлтэй тэр чинь нөгөө олон жилийн хугацаанд аймжирч явсаар байгаад нөгөө хадуурал шохоожилт ийм байдлуудыг бол үүсгэж байгаа тийм. Гэтэл 10 кг-ийн эсвэл 20 кг-ийн илүүдэлтэй хүмүүс чинь нөгөө өдөржингөл бүтэн 2 нуруунд дээр одоо 2 10 кг-ийн тухай өргөд явж байгаатай л адилхан байгаа байхгүй. Хит шахалтанд орсон үе зөөлөн идүүд гадагш байгаа нурууны нэг хязгаараасаа даваад бүр зүлхэж эхэлж байгаа. Ингээд эхлэх юм бол мэдрэл дарагдал бол үүсч эхэлдэг. Хонг руугаа увддаг, гуй руугаа увддаг ийм асуудлууд бол гарч ирдэг. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий амин чанар подкастынхаа дараагийн дугаараар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За бидний урд үрдийн дугааруудад сонсогчдоос маань ер нь үе мөчний өвчлөл болон нурууны суулт зэрэг өвчлөлүүдийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авъя гэсэн маш их хүсэлтүүд ирсний дагуу бид энэ удаагийн дугаартаа уламжлалт ангаах ухааны их эмч, ангаах ухааны магистр Пэрнлэл Өндөв эмчигөөр завцраад яг одоо ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа өрчин ч гэсэн. Энэ нурууны суулт болон одоо үе мөчний өвчлөлтэй. Энэ өвчлөлүүд маань ер нь зөвхөн хөгшин хүмүүс их гэлтгөө одоо Монгол орн даяар, дэлхийд даяар ер нь бол маш олон хүмүүсийн яг зөөр болчиход байна л да тий. Жохон нас явдаг амьдралын хөвшлээсээ болоод ч юм уу яг үе мөч болон нурууны суулт дээрэс нь одоо яг ямар шалтгаанаас болоод энэ үе мөчний өвчлөл гэдэг үүсдэг юм бэ гэдэг талаар их нээлж тасалж. Ер нь одоо ингээд нурууны суулт ер нь гэмтлийн шалтгаан бол түлхүү байдаг гэсэн. Сүүлийн жилүүдэд одоо ингээл суугаа ажил ихссэн. Одоо нэг амьдралын байдлаас болоод одоо аль болох нэг ажлыг хөнгөвчлөх байдал одоо сүүлийн жилүүдэд маш их болсонтой холбоотой хөдөлгөөний дутагдалд хүмүүс их ордог болсон. За үүнээс үүдэлтэй нурууны суулт, үе мөчний одоо илэгдэл гэдэг асуудал. Одоо жишээ нь ихэд одоо нэг булчингаа хөдлөхгүй байснаас болоод захын үе мөчүүдэд. За тэгээд тэрнээс үүдэлтэйгээр захын судасны одоо арийсл үүсдэг. Тэгээс бодисын солилцоо цусны эргэлтийн удаашралд ордог. Ийм байдлаас үүдэлтэйгээр одоо үе мөчний зөөлөн идэд нөхөн төлжилт гэдэг юм байхгүй болж эхэлж байгаа. За үүнээс үүдэлтэйгээр бол ер нь нурууны өвчлөл, үе мөчний өвчлөл, өвдөгний одоо яс сургалт ч гэдэг юм уу, хөзөөний шохоожилт ч гэдэг юм уу, ийм өвчлөл бол одоо сүүлийн жилүүд бол маш их болж байгаа. За энэ өмнө нь бол ер нь бол энэ өвчлөл бол голцоо одоо хөгсчүүлэлт бас их байдаг байсан одоо өөрөө ч хэлж байгаагаар. Харин одоо сүүлийн жилүүдэд бол ер нь залуу аль болох одоо нэг залуу хүмүүст бол дийлэх ихсээд байгаа. За харт хаамгаар гэх юм уу тийм. Бараг л одоо нэг жоохон насны явал 2 хүн тутмын бараг нэгэн шихуу ингээл ямар нэгэн байдлаар үе мөчний өвчтэй юм шиг л байгаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол яг суурь шалтгаанууд бол амьдралын хөвшлүүд байгаад байна. Үүнээс гадна яг тийм за энийгээл монголчууд ер нь засчих юм бол ер нь гайгүй дээ гэсэн тийм байх. За ер нь одоо ирж эмчилгээ хийлгэж байгаа надаар үзүүлж байгаа хүмүүсээ ингээд аваад үзэхэд бол нэг 10 хүн тутмын 7-д нь одоо нурууны өвчлөл маш их байгаа. 7 хүн нурууны өвчлөлтэй байж байгаа. Одоо ингээд гадуур явж байгаа хүмүүсийг ингээд харахад бол ер нь л дийлэнх нь нуруугаа өвдсөн, нуруу нь өвдсөн. За тэрнээс үүдэлтэй бас энэ залуужж байгаа энэ өвчин. За бас хөгсчүүлийг ингээд харж байхад ингээд явж байгаа нь одоо нэг тийм пингвин шиг алхаатай гэд хүмүүс одоо яриад идэг болсон байгаа шүү дээ. Тэр чинь энэ манай Монгол орны бас нэг уур амьсгалын онцлогтой бас их холбоотой байгаа. Энэ эрсдэс хүүт уур амьсгалаас болоод их даардаг. Одоо энэ үе мөчтүүд их дааруулдаг. Одоо даалангуй энэ өвдөгний үений одоо энэ их дааралтаас үүдэлтэй өвдөгний үеинд яс сургалт гэдэг юм бол маш их болсон. Энэ шохоожилт яс сургалтаас болоод одоо өвдөгний үеэр одоо нуугарч чадахгүй юм асуудлууд бол маш их болж байгаа. Эн чинь одоо алс ойдтой бол одоо үе мөчний өвчлөлийг бол маш их дийлэх үүсгэж байгаа юм асуудал бас байгаад байгаа. За тэгээд бас нэг зарим нэг шалтгаанаас үүдэлтэйгээр одоо энэ их даардаг гэдэг одоо хөлрөлийн чанартай юм асуудлуудаас үүдэлтэй энэ бөөрийн өвчлөл бол маш их болж байгаа. Энэ бөөрийн өвчлөл, энэ бөөрийн архагсан өрөвсөл гэдэг юм их удаад ирэх юм бол бас үе мөчний одоо зөөлөн идийн хатуур шохоожилтыг бол их үүсгдэг. Энэ хатуур шохоожилт ингээ удаа даймжраад ирэх юм бол нөгөө хатуурсан шохоожсон үе мөчт чинь яс сургалтыг үүсгэж байгаа. За тэгэл энэ яс сургалт үүссэн хүмүүс бол одоо маш их болж байгаа сүүлийн жилүүдэд. Тэгэхээр одоо сая ярьлаа л да тий. Бөөрийн өвчлөл болохоор явандаа яг тэр одоо үе мөчн дээр очиж нөлөөлөд нь шүү дээ тэр яс сургалт. Зөөлөд яхад урал зэрэг. Тэнгүүд нөгөө бөөр маань яг
одоо шүүдэг эрхтэн шүү дээ тий. Дотоо шүүгээд байнгут яалтчгүй очиж гин гэсэн үг. Ер нь бол тийм. Ер нь бөөрчөн бол одоо нэг шингэнийг бол иргэн шимэгдүүлээд гарах ёстой эрдэс давсыг одоо шээсээр гадагшлуулах ёстой шүү дээ тий. Тэгжээд л одоо энэ вөөрний ч үйл ажиллагааны хямралд ороод ирэх юм бол үеинд шээсний хүчил эрдэс давс хөрөмтлөгдөж эхэлж байгаа. За энэс үүдэлтэй тэр чинь нөгөө олон жилийн хугацаанд аймжирч явсаар байгаад нөгөө хадуурал шохоожилт ийм байдлуудыг бол үүсгэж байгаа тий. Зөв. Цаг уурын эрсдэс гэж байгаа шүү дээ. Хүйтэн орнд гэхлээр ер нь бол яг дэлхийд ингээд хараад байхад хүйтэн орнуудаар ялангуяа яг энэ үе мөчний хөгжлөл их байх гэдэг нь. Ер нь бол тийм байгаад байгаа. Ялангуяа энэ одоо манай Монгол гэдэг чинь бол одоо өвөлдөө хасах 40 зундаа одоо 30 гэдэг чинь одоо энэ цаг агаарын байдлаас болоод халуун хүйтэн уур амьсгалын нөлөө бол маш их өндөр зөрүүтэй байгаа шүү дээ. Эннээс болоод одоо энэ үе мөчний хөгжлөл бол маш их ихсэж байгаа гэсэн үг. За тэгээд ер нь бол маш л олон шалтгаан байгаа л хэл та тий. Энэ дундаа бас хүмүүсийн дунд ингээл газтай ундаа их угаатай шүү л гэдэг тий. Энэ минь ер нь. За энэ газтай ундааны хэрэглээний талаас бол ингээд аваад нарийн бас судлаад ингээд тогтооцсон судалгаа шинжилгээнүүд бол их ховор өгдөг шүү дээ. Ер нь одоо газтай ундаа удаан хугацаанд уугаад байхад бол одоо ийм эсрэг нөлөө үзүүлж байна гэл одоо нарийн ингээд барьцсан тийм дөрвтэй бол судалгаа бол одоо их ховор ажиглагддаг. Гэтэл ер нь бол ингээд газжуулсан ундаа зөвхөн ундаа гэхгүй те газтай ямар нэг юм одоо ходоодонд ороод ирэхээр хүчин шүлтийн харьцааг тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг. Тэр байдлаас болоод хоол улсруулах хэрэгтний үйл ажиллагаа. За тэгээ ялгаруулах хэрэгтний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн булчирхайч гэдэг юм уу. Ийм хэрэгтүүдэд бол нөгөө газтай ундаа сөрөг нөлөө үзүүлж байгаа нь бол нэлээд ажиглагдаж байгаа. Даалангуяа ходоодны үйл ажиллагаанд бол бас их сөрөг нөлөө үзүүлж идэг. Бөөрөнд их сөрөг нөлөө ачаал үзүүлж идэг. Энэ байдал чинь удаан хугацаанд яваад ирэхээр нөгөө нэг үе мөчний зөөлөн идэ чинь нөхөн төлжилтийг бол байхгүй болгох эрсдэл бол байгаа. Одоо ингээл яг нэг үе явахад монголчууд ч айгүй тийм суугаа ажил дээр их хийдэг болчихлоо л да. Хөдөлгөөн бол баг хийхгүй те. За хаяада ялангуяа төвс өрөн бүстэй ажилдаг амьдэрдэг хүмүүс бол те. Өдөржингөө ингээл таг сууж байгаа л тэгэл үнэхээр найзартайгаа ярьж байгаа л нэг 7 хоногийн нэг өдөр ч юм уу 1-2 цаг ингээл заалмал аав тэгжэл хөдөлгөөн. Бусдаар бол ер нь яг миний амьдралын хэмнэл гэхэд л яг тийм байгаа байхгүй. Ерөөсөө өглөөс ирлээ, машин цуулаа, ажил дээр ирлээ, ширээний ард суулаа, өдөржингөө компьютер ухаа суучна, орой хараад унтлаа гэдэг. Энэ бол ер нь бол яг тэр нурууны өвчлөлийн тэр гол суурь. Яг бидний одоо өөрөө ч насны бас миний насны хүмүүст ингээд хараад үзэхэд амьдралын хөвчл бол яг л ийм л байгаад байна л да. Яг энэ залуу ийм байгаа үед одоо бас нэг тодорхой хэмжээний хөдлөөд байна те. Ийм байгаа үед нөгөө нэг нурууны чинь зөөлөн ид, үе мөчний зөөлөн идийн бас илэгдэл хорогдол гэдэг юм арай бага төвшөнд байгаа. Тийм болохоор одоохондоо зарим хүмүүст бол мэдэгдэхгүй яваад байна. Энэ байдал чи одоо нэг 5 жил, 10 жил, 15 жилийн дараа ч юм уу. Ингээд ирэх юм бол удаан хугацаанд нөгөө зөөлөн идэ чи хатуурал, за тэгэл захын судасны нөгөө нэг үйл ажиллагааны цусны эргэлт байхгүй болсон. Нөгөө бодисын солилцооны алдагдалд ороод ирсэн. Энэ байдал чинь удаан хугацаанд давтагдаад ирэхээр нөгөө нэг үе мөчний зөөлөн идэ чинь уян хатан чанар байхгүй болгож байгаа асуудлыг бол үүсгэж байгаа. Тэгэл энэ байдлаас болоод өвчлөл бол маш их үүсэж байгаа тийм. За тэгээд зарим нэг тохиолдолд ингээд бас ажиглаад үзэхэд энэ суугаа ажил хийж байгаа хүмүүст бол дийлэх ажиглагдж байна гэдэг. Ер нь бол одоо ингээд өглөө 8-аас одоо ажил дээр орой нэг 6 цаг 7 цаг 8 цаг ч юм уу ингээд харж байгаа хүмүүс бүхэл өдрийн турш ингээд компьютерийн ард ингээд сууж байгаа. Энэ байдал бол ер нь бол удаан хугацаанд булчин ажиллахгүй. Үений зөөлөн ид бол яг хэвийн төвшөнд байж ч болно. Тэгтэл ерөөсө булчин ажиллахгүй байна гэдэг чинь булчин чинь тэр хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж идэг үйл ажиллагаатай. Байнгын агшиж сунах хөдөлгөөн хийжээж хэсэг газрын тэр цусан хангамжийг сайжруулж байгаа. Тэгтэл ийм хөдөлгөөнийг ерөөсө огт хийхгүй байгаад их юм бол удаан хугацаанд бодисын солилцооны алдагдал орж байгаа шүү гэдэг асуудал. За тэгээд зарим ингээд судалгаа бас нөгөө нэг эрдэмтдийн ингээд хэлж байгаагаар бол эмчнэрийн хэлж байгаагаар ер нь энэ хүний одоо энэ үе мөчний зөөлөн ид гэдэг юм. Одоо даалангуяа нурууны зөөлөн ид гэвэл 8 нас хүртэл ингээд нөхөн төлжиж байгаа гэж байна. Тэгээ 8 наснаас хойш бол ер нь бол нөхөн төлж зогсдог гэж хэлдэг. За тэгээд зарим ингээд судлаачдын авч үзэж байгаагаар бол энэ 25 нас хүртэл хүний бие одоо өсөлт ингээд бүрэн гүйцэд өсөлт ингээд гүйцнэ гэж байгаа шүү дээ. Яг энүүгээр аваад үзэхэд бол 25 нас хүртэл бол ер нь бол хүний бие махбод бүрэн гүйц нөхөн төлжтэй юм байна. За тэгэл 25 наснаас
хойшвол тэр байдлаа хадгалж байдаг. Тэгтэл хүмүүс яг энэ нөгөө 25 ингээл нөхөн төлжилтийнхөө насан дээр ингээл суугаа ажлыг эхлэх юм бол нөгөө удаан хугацаанд нөгөө нөхөн төлжсөн ингээд өссөн тэр юм удаан хугацаанд хадгалах хэрэгтэй байж тал тэрнийг улам илэгдэлд оруулаад ингээд байх юм бол эртэл нурууны өвчин, үе мөчний өвчлөлийн энэ өвчнөд бол эртэл нэрвэгдэнэ л гэсэн үг. Надтай адилхан юм амьдралын хэмнэлтэй хүмүүс маш их байгаа шүү дээ. Яг балансыг яаж тэнцвэржүүлэх хэрэгтэй гэдэг юм бол. За жишээ нь энэ суугаа ажил хийдэг хүмүүст бол нөгөө 45-15 гэдэг нэг тийм зарчим байгаад байгаа шүү дээ. 45 минут суугаа ажиллаа хий, 15 минут нуруугаа амрааж хөдөлгөөнөө хий гэдэг тийм. 45 минут суугаад 15 минут босож явдаг юм уу, алхдаг юм уу, эсвэл богино хэмжээний одоо нэг 5 минутын ч юм уу дасгал хийдэг, нурууны сунгалтын дасгал хийдэг, хөдөлгөөн хийдэг ийм юмнуудыг бол хийж явах хэрэгтэй гэж бол эмчнэр зөвлөж байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо ялангуяа яг ингээд Монгол орнд бол маш олон компани байгаа шүү дээ, тийм. Өрөөл марлын байна л да. За, нийт ажилчдаа яг 1 цаг тий 45 минут гэсэн шүү дээ. За, ядаж 1 цаг ингээд ажиллалаа гэхэд нэг 15 минут ингээд нийтээрээ босч ирээд сайхан хөдөлждөг байя. Болохгүй бүгнөрөө босоод нэг дээр үед юу яадаг байсан шүү дээ. Тойр зогсож байгаа нэг амьсгалын дасгал гэж хийгээд байдаг гэсэн. Тэр чинь л ядаж л нөлөө үзүүлж байгаа. Нөлөө үзүүлж байгаа тий. За энэ дээр бас хэлэхэд ч нэг юу л да. Бас нэг олон нийтийн хамарсан юм гээл одоо нэг том байгууллагын 20 ажилтан 30 ажилтан бүгдээрээ босоод нэг 15 минут дасгал хийх бас нэг төвөгтэй асуудал үүсчихэж магадгүй. Гэхдээ ер нь бол хүний эрүүл мэнд гэдэг чинь нэг талаараа бол өөрийн л өөрөө өөртөө л анхаарал тавих, өөрийгөө л хайрлах, халамжлах гэдэг л асуудал. За чи босоод одоо нэг 15 минут дасгалаа хий гэдэг хүний шахалтаар биш, аль болох өөрийнхөө төлөөл байвал эн чинь илүү хэрэгтэй. Заавал эн чинь ажил дээр ирсэн биш, амралтын өдрүүдээр ч гэсэн гэртээ ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгон өөртөө тэгж ажиллаж байгаа хүмүүс бол 45-15 гэдэг зарчмыг бол барьж өгөх зүгээр. За энэ дээрээс нэг юм гарч ирж байгаа. Яг одоо биеийн жингийн индекс гэсэн нэг юм байгаа шүү дээ. Ер нь бол илүүдэлжин яг явцдаа тэр одоо нурууны үе болон одоо өвдөгний үеинд ачаалал өгдөг үү? Ер нь бол илэгдэх нөхцөлийг бүрдүүлэх үү гэсэн үг л дээ. За нэг талаараа илүүдэлжин гэдэг юм шууд одоо нуруунд ачаалал өгнөхөөс илүү бас нэг талаараа одоо илүүдэлжин гэдэг чинь өөх тосны хуримтлал ихссэн гэсэн үг шүү дээ. Өөх тосны хуримтлал ихсэн гэдэг чинь нэг талаараа судасны ханыг өөх тосоор одоо бүгэлж судасны ханы нарийсэлд хүргэж эхэлж байгаа. За судасны хан удаан хугацаанд нарийсаад ирэхээр нөгөө ярьж байгаа хэсэг газрын цусан хэмжээ дутагдалд оруулж эхэлж байдаг. Нөгөө үений зөөлөн идэг чинь нөхөн төлжүүлэх ёстой хэрэгцээтэй бодисууд тий ашигтай эрдэсүүд тэнд очиж нөхөн төлжүүлж чадахгүй. Тийм болоод ирнэ. За нөгөө талаасаа бол нөгөө илүүдэлжин гэдэг чинь одоо жишээ нь хэд одоо нэг зохистой жин одоо нэг 180 өндөртэй хүн бол одоо 180 биеийн жингээс 110-ыг хасаал одоо 70 кг жинтэй байвал ер нь бол зохимжтой гэж шууд энгийн нэг юм томьёо байгаад байгаа шүү дээ тий. За энэ томьёон дээрээс аваад үзэхэд бол ингээд за 180 өндөртэй хүн бол нэг 70 кг жинтэй байхад бол ер нь бол болж гинэ гэд дунджаар бол авч үзэж байгаа. Гэтэл 10 кг жин эсвэл 20 кг жин гээ илүүдэлтэй хүмүүс чинь нөгөө өдөржингөл бүтэн хоёр нуруунд дээр одоо 2 10 кг-ийн туухай өргөд явж байгаатай л адилхан байгаа байхгүй. Бүтэн өдрийн турш тэрнийг ингээл нуруунд дээрээ тэгээд явна. Тэгээ бас нэрээ тэрнийг нуруунд дээрээ үрчил ингээл өдөржингөө сууна гэдэг чинь нөгөө нурууны чинь агшилт нурууны үений хооронд даралт суулт өгч эхэлж байгаа. Ийм байдал чинь нөгөө нурууны чинь зөөлөн идэх хатууралд бол хүрэж байгаа л гэсэн. Тийм ээ тий. Ер нь бол яг тийм нэлээ масс ихтэй болцсон. Тэгсэн хэрнээ яг тэрнээсээ болоод ч юм уу одоо нурууны суулттай ч юм уу тий өмчний асуудалтай болцсон хүн ер нь бол хандж байна. Хандангууд одоо ямар зөвлөгөө өгдөг вэ гэсэн. Ер нь бол одоо ингээд дийлэнх нь шүү дээ. Ер нь бол энэ нурууны суулттай, үе мөчний нүүдэлтэй, одоо нурууны суултаас үүдэлтэй мэдрэл дарагдал гэсэн. Дийлэнх нь ер нь бол хүнд чинтэй хүмүүс л байж байгаа шүү дээ. Биеийн жингийн одоо илүүдэлтэй хүмүүс. Дийлэнх нь тийм байгаа. Аль болох одоо тэгэл биеийн жингээ хас гэдэг зөвлөгөө өгч байна, тэ? Зөв хоолол гэдэг зөвлөгөө өгч байна. Ийм л асуудал тэднэр дээр өгч байгаа, тэ? Тэгэхгүй бол ер нь бол биеийн жинг бууруулахгүй бол ямар ч имчилгээ хийсэн, ямар ч сайн зөвлөгөө өгсөн тэн дээрээс үр дүн гарахгүй байхгүй. Өнөөдрийн зөвөр дарагдлаач гэсэн биеийн жингээ хасахгүй бол ирээдүйд нэг 10 хоногийн дараа ч юм уу, сарын дараа ч юм ахаал өвдөд ирдэг юм асуудал. Тэгэхээр аль болох биеийн жингээ бууруулах гэдэг юм.
жингээ хасах гээд хасч чадахгүй болсон хүмүүс бас байна шүү дээ. Шууд ингээ хасъя гэхээр ядаа хасч болдгоо. Тэгэхээр тэр хүмүүст бас өгөх зөвлөгөөнүүд бас өөр зөвлөгөөнүүд бас байж болж байна. Одоо нэг хөдөлгөөн хийхээр хийж чадахгүй болсон тий. Зүрхний судасны одоо том судас, дитэн судаснуудын нарийнсалд орсон юм хүмүүс чинь хөдөлгөөн хийх гэхээр амьсгаанд авахцаад даралт нэгсдэг тий. Тэгэл бүрнүүд нь харанхуулаад ухаан алдчих гал дотор нь мухаа өргөөл ингээл идэг тийм хүмүүс бас байдаг зөндөө байгаа. Ийм хүмүүст зөвлөгөө өгөхөд бол аль болохоор одоо зөв хооллож эхлэе тий. Хүүтийн юм уудаг байсан бол халуун бүлээн юм уудаг бол энэ дотоод шүүрлийн болчиххай хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа сайжруулах арга хэмжээ ав. Бодисын солилцоогоо сайжруулах тий зөв хооллоод эхлэе ядаж тий. Зарим хүмүүс ч нэг өөх тосны хоримтлахээс илүү хаван хоримтлуулсан хүмүүс бас байж байгаа шүү дээ тий. Тийм байдлаар би ер нь юунаас болоод энэ турч чадахгүй байна. Юунаас болоод таргалаад байна гэдгийг эмчээс үзүүлээд шинжилгээ өгөөд өөрийгөө эхлээд онцлоод тодруулах хэрэгтэй тий. Тэгжээс дараад нь үе шаттайгаар турах арга хэмжээ авбал их зүгээр. За тэгвэл яг монголчуудын дунд одоо яг нурууны суулт гэж яриад байгаа тий. Яг нуруу орчимд хамгийн их одоо түгээмэл байдаг өвчлөл нь яг нэршилтэйгээ ямар хөө өвчлөл байдаг. Ер нь одоо бас ингэж нурууны өвчлөл дунд бол 3 үе шат гэж бас байна тий. Дөнгөж эхэлж байгаа. За тэгээд хүндэрч эхэлж байгаа. Ер нь бол маш хүнд болсон гэдэг. Дөнгөж эхэлж байгаа үе шатанд бол ерөнхийдөө нурууны зөөлөн идүүд шахагдаад хатууралд орж эхлээд ер нь бол нуруу завирлал үе одоо чилж өвддөг иймэрхүү байдалтай болж эхэлж идэг. За тэгээд энэ дээрээс хүндрээд эхлэх юм бол нөгөө нурууны чинь зөөлөн эдийн зүлхийлт үүсч эхэлж байгаа. Хит шахалтанд орсон үе зөөлөн эдүүд гадагш байгаа нурууны нэг хязгаараасаа даваад бүр зүлхийж эхэлж байгаа. Ингээд эхлэх юм бол мэдрэл дарагдал бол үүсч эхэлдэг. Хонг руугаа өвддөг, гуй руугаа өвддөг ийм асуудлууд бол гарч ирдэг. За тэгэл босоо удаа зогсоход бол чилээд өвдөд идэг. За энэ байдал ингээ удаан хугацаанд явж байгаар бүр даймжирсан хүндрэлийг үүсгэж болно. Эсвэл нөгөө зөөлөн эдийн зүлхийлт үүссэн явж итэл гинт хүчтэй юм хүнд юм огцом өргөдөг. Эсвэл нэг халтарч ундаг, эсвэл хүчтэй үсэрдэг ч юм уу тий. Ийм асуудлаас болоод зөөлөн эдийн хатуурсан зөөлөн эд чинь урагдл үүсч болно. За эсвэл бүр хүндрээд эхлэх юм бол урагдлын завсраа доторх зөөлөн эдийг уян хатан чанарыг бий болгож идэг гэлэн шиг гэж байдаг. Тэр гадагш байгаа урагдлын завсраар эвэрхийлж гарч ирэх. Иймэрхүү асуудлууд бол дийлэнх ажиглагдаж байгаа тийм. Тэгэх юм бол энэ ер нь бол маш хүнд байдалтай болсон үед бол ер нь бол мис заслын заалт гэж бас явж байгаа. Яг одоо 1 2 3 дугаар шатаас хамаарат эмчилгээнүүд нь бас өөр байх тийм. Дийлэнх энэ эхний одоо зовирлж эхэлж байгаа шатанд бол аль болохоор хүмүүс бол ерөөсөө эмчид хандаж эмчилгээ энэ төр хийлэхгүй зөвлөгөө авахгүй тоохгүй л яваад байна л да ер нь. Тэгж байгаа л ер нь л дийлэнх энэ эмчид хандж байгаа хүндэрсэн үедээ л ирж эмчилгээ голцоо хийлэх гэдэг. Аль болох таны нуруунд зовирлж эхэлж байгаа бол эмчид хандаж зөвлөгөө авч эхлэх хэрэгтэй. Би нурууны дасгал хийх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо эмчилгээ хийлгээд явж явах бол зүгээр юм уу? Ямар яавал зүгээр юм бэ гэдгийг аль болохоор өөртөө тохирсон зөвлөгөөг авч арга хэмжээ авах хэрэгтэй. Үе шатаас хамаарат. Тийм. Тэгэхгүй бүр хөндрүүлчихэл эмчилгээ хийх гээд яваад байдаг тийм. Зайлшгүй мис заслын заалттай болчиход байхад би одоо мис засал хийлгэмээргүй байна. Эмчилгээ хийлгээ зүгээр болмоор байна гэж яваад байдаг хүмүүс бас байдаг тийм. Тийм. Жишээ нь 1-р шатанд бол одоо эмчилгээ байж болно. Байж болно. 2-р шат одоо тэр зөөлөн эдийн зүлхийлт үүссэн, мэдрэл дарагдал үүссэн үед бол тууштай эмчилгээ хийлгэж чадах юм бол үр дүн бол маш сайн үр дүн гарна шүү дээ. 3-р шат бол ерөөсөө мис заслын шат юм шүү Тийм, дээ. 3-р шатн дээр бол зарим тохиолдолд бол нөгөө мис засал хийлэх боломжгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Хэд өндөр настай хүмүүс мис засал хийхэд бас хүндрэл гарах эрсдэлтэй хүмүүс, зарим тохиолдолд одоо чихрийн шижинтэй, сахарын илүүдэлтэй хүмүүс гэж бас байна шүү дээ, сахартай хүмүүс. Тэгэх юм бол ийм хүмүүст бол бас нөгөө нэг эмчилгээ хийгээд тодорхой хэмжээгээр зовиргүйгээр удаан хугацаанд амьдралын чадварыг сайжруулад яваад байх боломжтой шүү дээ, тий. За тэгээд зайлшгүй ерөөсөө мис засал хийлгэх заалт гэж бас байна. Нөгөө шөндөө өвдөд байдаг, тасралтгүй маш хүчтэй өвддөг. Боцсоод үлмээ дээр өсгий дээрээ зогсож чадахгүй их өвддөг. За мэдрэл дарагдсан хөлийн аль нэг хөлийн одоо булчин хатангаршиж эхэлж байгаа, тий? Амьдралын чадвараа алдагдж эхэлж байгаа. Энэ үед бол мис засал бол зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж бодож байна. Тэгтэл энэ шатан дээр одоо мис засал хийлгэхгүйгээл энэ тентхий одоо эмчилгээ ингээл тойрол гисэл яваад байдаг, цогтаал яваад байдаг ийм хүмүүс бол зөндөө байгаа л да.
Амин чанар уургийг үүсгэн байгуулагч судлаач эрдэмтэд маань Монгол өхрийн шиирнээс коллагеныг ялган авч түүнийг үйлдвэрийн аргаар бүрэн задлаад хүний биед ерөөсөө ямар ч ачаал өгөхгүйгээр 10-аас 15 минутын дотор бүрэн шингэх чадамжтай желатин пептид хэмээх бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэсэн байгаа. За өөрөөр хэлэх юм бол энэхүү желатин пептидээс 5 грамыг уухад монголчуудын ярьж жанснаар стүүжин гэдэг те стүүжингээс 1 кг-ыг нэг дор эзэнтэй дүүцхүүц хэмжээний желатиныг өөрөөхөө биед авч чаддаг. Бид нар нэг дор 1 кг одоо стүүжээ идэх юм бол тэрийг бол шингээх боломжгүй ходоод болон нойр булчирхаанд маш их хэмжээний ачаалал өгдөг. За тэгээд та бүхэндээ энэ гайхалтай бүтээгдэхүүнийхаа одоо ашиг тусаас тавьж танилцуулъя. Үе мөчний өрөвсөл бууруулах, үе хоорондын шингэнийг нөхөх, булчин шүрмэсний уян хатан байдлыг нэмэгдүүлэх, спортлын гэмтлээс урьдчилан сэргийлэх, тархины ой санамжийг сайжруулах, арьс үсийг сэргээх гэд тоочоод барамгүй маш олон төрлийн аж тустай бүтээгдэхүүн байгаа. Хэрв та болон таны эргэн тойронд одоо үе мөчөөр нь өвддөг, нуруу уцаар нь чилж өвддөг, мөн бэртэл гэмтэл авсан арьс үсийг сэргээх шаардлагатай хүмүүс байгаа бол энэхүү бүтээгдэхүүн маань маш сайн үр дүнтэй бүтээгдэхүүн гэдгийг өөрийн зүгээс бүрэн итгэлтэй хэлмээр байна. Тэгээд би бас өмнө сонсч ирсэн нэг юм чээс яаж ингэнгүүт манайх нөгөө нэг бөөрийн өвдөлтийг нурууны тэр үе хоорондын өвдөлт хоёрыг хооронд нь ялгахгүй их зөрж очиод байгаа тийм тохиолдлууд байгаа тань гэсэн. Ер нь тэгж өвдөлтөнд ойролцоо байгаа тань уу? Ер нь яг зүгээр ихэнх үе шатанда нуруу чилэх эсвэл бөөрөөр унжирч өвдөх гэдэг чинь ер нь бол бөөр чинь зарим тохиолдолд хүчтэй өвдөлт илэрдэг үдүлийн хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхэд өвдөлт зовир бол адилхан л мэдгчихэд нуруугаар чилээл, тий. Үе нэг хүнд юм дүүжилсэн юм шиг ингээл унжраал өвдөдөг тиймэрхүү зовирууд илэрж идэг. Тэгтэл яг нурууны зөөлөн эдийн зүлхийлт үүссэн юм уу, мэдрэл дарагдал үүссэн юм уу гэдэг чинь нурууны яг бөөрийн өвдөлтөөс шал ондоо өвдөлт. Мэдрэлээ дагсан хөл рүүгээ өвддөг, цав руу өвддөг ч юм уу, тий. Босоод явхад одоо хөлөө даахгүй, бие нуруугаа даахгүй бүр цөхөрж ундаг ийм өвдөлтүүд чи бөөрийн өвдөлтөөс шал ондоо ялгаатай л да. Тэгэхээр өөрийгөө яг оншилж мэдэхгүй байгаа бол бөөрийн шинжилгээ үйл ажиллагааны шинжилгээ өгөх хэрэгтэй, шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Эсвэл би нуруу өвдөд байгаа мó гэдгийг рентген зураг ч юм уу, эсвэл наривчилсан MRI зургаар тодруулаад авах хэрэгтэй. Тэгэхгүй би биенээсээ сонсоолоо миний зөөрийг өөрөөхтэй ч адил байна, минийх яг дэгцсэн байна гэж яваадах юм бол ондоо л юм имчилгээгээр яваад байна л гэсэн үг л дээ. Хүмүүс ярьдаг л да. Нуруу татчихлаа гэж хөвтчихдэг тий. Тэгмүүд манайхан нэг 2-3 хоног хөвтөж байгаа л босоод ирдэг. Тэр ер нь яг нөгөө нэг одоо тэр зүлхийцэн хэсэг тэр огцом хөдөлгөөнөөс олж юу яагаад байна вэ? Гинт хорц өрөсөх ч юм уу тиймэрхүү юм болоод байна гэсэн үг. Нурууны зөөлөн эд чинь нөгөө нэг нурууны булчингийн үйл ажиллагааны хямрал болцсон. Тэ үйл ажиллагааны алдагдал болцсон. Уян хатан чанараа алдсан. Тэгээ дээрэс нь байнгын нөгөө сууга байдалтай юм уу эсвэл байнгын хүнд хүчээр ажил өргөд хийдэг. Эсвэл нөгөө байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс байна шүү дээ, тий. Байнгын ийм асуудалтай хүмүүс чинь нөгөө нурууны бүслэгийн нурууны 5 үе, L1-ээс S1 гэдэг. Энэ 5 үе дээр 5 үений үе хоорондын зайд байгаа зөөлөн эдийг маш шахалтанд оролцсон байдаг. Их шахалтанд ороод ирэхээр энэ зөөлөн эд чинь хатуурч эхэлж байгаа. Тэгтэл энэ хатуураад эхэлсэн энэ зөөлөн эд чинь маш хэврэг болцсон байдаг гэсэн үг байхгүй юу? Хүчтэй хүн дэмий, хүчтэй огцом өргөх, эсвэл мушгих хөдөлгөөн, эсвэл үсрэх ч юм уу, харайх ч юм уу, ийм асуудалд нөгөө хатуурсан зөөлөн эд чинь урагдл үүсчихдэг. Ингээд урагдл үүссэн үед бол нөгөө миний нуруу руу юм орчлаа гэх хүмүүс яриад байдаг. Нуруунд юм орчлаа гэдэг. Яг юм орчиж байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байдаг байхгүй юу? Тэрнээс эн чинь нэг үе хоорондын зайд одоо мах авчруулагдчихж байгаа тийм асуудал биш байхгүй юу? Нөгөө л зөөлөн эд чинь л урагдл үүссэн, язрал үүссэн ийм л асуудал гэсэн үг. Тэгэхээр энийг эн чинь бол ер нь бол таны нурууны өвчин бол хүнд байдалд орж ийнэ л гэсэн үг байхгүй юу? Хүндэрсэн байна, хүнд байдалд орж ийн. Даруй арга хэмжээ авал гэсэн үг шүү дээ. Би бас нэг хүний түүхийг сонсч ирсэн. Юун дээр яг нэг нуруу нь болохоо байлаад тавьгаад тавьчихсан чинь эхлээд оншилж чадахгүй байсан байгаа байхгүй нөгөө хүний чинь. Тэгээд юу яагаад үтсэн чинь цусаар нь шинжилгээ аваад үтсэн чинь цуснд нь маш их хэмжээний бактери гараад байдаг. Тэгэнгүүт нь энэ хүн яг бөөрийн дутагдалд орж ийн гэж үзэнгүүтээ цусын шүүгээд баах нөгөө нэг диализийн аппаратанд оруулаад ингэж явж чад бүр сүултээ нөгөө хүндрээд болохоо байлангуут нь хойд хэсгээс нь яг зургийг аваад үтсэн чинь яг үений хажуугаар ингээд дагсан маш хэмжээний идэт буглаа байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүн яасан гэсэн чинь залуудаа бас л нөгөө хүн төвчээр ажил хийдэг байжгаад яг түрүүний ярьдаг нуруунда юм оруулчлаа, юм авчуулчлаа гэж хэсэг хөвтөж байгаа босч ирээл яваад байдаг гэсэн байна. Тэрэн сүүл рүүгээ хүндрээд тэгээд тэр идэт буглаачин цус руу оронгуудаа цуснд тэр их хэмжээний одоо бактери гэх юм уу те гараад байсан л гэж
ер нь бол сонссон. Наад асуудал төр чинь бас яг үений зөөлөн эдийн урагдал ч юм уу тийм язарлаас үүдэлтэй тийм буглаа үүсгэх нь бас ховор. Ер нь олон жилийн өмнө тий нуруунд нэг ясны хугарал авч исэн. Нурууны үений хугарал авч исэн. Ийм асуудалтай хүмүүс чинь гүйцэд одоо нуруугаа бороолголоогүй ийм асуудлаас болоод олон жилийн дараа тийм буглаа үүсчдэг асуудал бас их байдаг. Одоо нэг 10 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнө ч юм уу бүр зарим тохиолдолд 30 40 жилийн өмнө авч исэн хугарлаас үүдэлтэй буглаа үүсдэг хүмүүс л ажиглагддаг ер нь тий. Тэгэхээр энэний чинь бас ялгаж онцлогоонууд бас имраа гэж зөндөө олон сайн шинжилгээнүүд одоо гарцсан байгаа шүү дээ тий. За ер нь ингээд ажиглаад байхад бол гадуур ингээд хүмүүс маш олон төрлийн лимчилгээ хийлгэж явах шиг байна л да. За жишээ нь одоо ингээд нурууны блок гаргана гээл тий. Ингээд нуг хийтлэн дартаг тий. За тийм. Тэгэл анд амьдсан нөгөө нэг хаш чулуун гээл гэх жишээний. Ер нь бол эдгээр олон төрлийн имчилгээнүүд ер нь яг хэр үр дүнтэй байдаг юм бол. За ер нь энэ нурууны нөгөө нэг эхний үе шат гэж байна шүү дээ тий. Нурууны одоо зөөлөн эдийн хатууралд ороогүй, язрал үүсээгүй, булчингийн чангарал үүсч эхэлж байгаа. Нурууны суулт үүсэж байгаа. Тэгээ нуруугаар чилж өвдөж эхэлж байгаа ч юм уу. Ийм хүмүүст бол яг хөө тэр нурууны татлага блок гаргах, тий сунгах ийм чиглэлийн ийм эмчилгээнүүд ч юм уу. Ийм барайцлал, гар засал эмчилгээнүүд бол их зүгээр тохиромжтой. Гэтэл нөгөө нэг нурууны язрал, нурууны зөөлөн эдийн язрал урагдал үүссэн. Ийм тохиолдолд хүчтэй сунгах, татах мушгих тэгээ нөгөө блок гаргах гэл одоо нэг хүчтэй дуургалаад ийм гарцлууд ч юм бол эсрэгээр бүр хориотой залттай болчихж байгаа. Нөгөө нурууны чинь урагдсан зөөлөн эдийн чинь улам хөндрүүлэх эрсдлийг үүсгэж байна. Зөвхөн одоо урагдал үүссэн байсан бол бүр хөндрүүлээд эвэрхий үүсгэх ч эрсдэлтэй байж болно. Гэтэл энийг мэдэхгүй одоо энэ тэнд очил одоо өөрийнхөө зовёрыг хүний зовёртой харьцуулж үзээд бас хүмүүс эмчилгээ хийлгээд явдаг байхгүй. Чиний нуруугаар өвдөд яг тэгцэн үү? Минийх яг тэгж байна. Яг тэгээд тэнд очиод тийм эмчилгээ хийлгээд тэгээ зүгээр болцоо. Тийм барайцлал хийлгээд тэгээ зүгээр болчлаа. Эн чинь үе шат гэдэг чинь нөгөө хүн болгоны өвчний онцлог цаад шалтгаан бол ондоо байх шүү дээ. Гэтэл энийг мэдэхгүй наривчилж одоо өөрийнхөө оншилж үзээгүйгээр ингээ амд амьдсан ярианаас болоод ингээ эмчилгээ хийлгээд одоо хөндрүүлээд яваад байгаа асуудлууд бас их байдаг гэдэг. За дуургах гэд ярьсантай холбогдуулаад нэг юм асуугаад. Одоо ингээд ялангуяа залуу хүүхдүүд ингээл тажигнуулаад дуургадаг штэ өглөөс ирээл ч юм уу хэсэг сууж байгаа л дахиад ингээл хуруугаараа тажигнуулаад. Иннээс болоод одоо энэ үений үеинүүд томрох гэдэг юм уу те хуруугаар мойног болох хэдэр гэж хүмүүс ярьдаг л та. Энэ юу нэр хэр ортой байна. Ер нь яг хөө зүгээр нэг богино хугацаанд ингээд дуургахад бол нэг тийм асуудалтай юм бол биш байна. Удаан хугацаанд энэ чинь бас үений зөөлөн эдийн гэмтэл үүсгэж болно. Эсвэл үений зөөлөн эдэд хоримтлагдж байдаг үений зөөлөн эдийг одоо уян хатан чанарыг алдагддаг бий болгож идэг нөгөө шингэний чинь үйл ажиллагаанд эсрэг сөрөг нөлөө үзүүлж яж бас болно. Ийм байдлаас үүдэлтэй одоо үений зөөлөн эдүүдийн үрвсэл үүсэх ч юм уу. Эсвэл хатуурал үүсэх ч юм уу, шохоожл үүсэх. Ийм байдлаас болоод үеинүүд, хурууны үеинүүд одоо томрох. Эсвэл одоо хүзүүний үе тэ энэ асуудлууд ч юм бол ингээд шохоожилт үүсгэх, хатуурал үүсгэх ийм асуудлуудыг үүсгэх эрсдлийг бий болгож идэг. Ер нь удаан хугацаанд. За толгуур эд дээр бол бас нэлээ маш олон хүмүүсийн дунд тий. Ер нь бол энэ асуудал их байдаг л да. Ялангуяа нэг жоохон нас яваад ирэнгүүт хүн болгоно л ерөөсөө монголчууд за нөгөө өвдөгч юм болохоо ойлсон гэл. Тэгээл өстэй нөгөө амд амьдсан ярианаас элдв эмчилгээ хийлгэнэ. Тэгээд яваад байна. Яг толгуур эдийн гол өвчлөх шалтгаануудыг бол түрүүнд ерөнхийд нь ярьсан тий. Энэ дээрээс нэмж ярих юм байгаа юу? Дээрээс нь яг ямар эмчилгээ нүд хийгддэг юм бэ? Мөн адилхан яг үе шаттай байдаг. Манай монголчуудын бас нэг амьдралын хөвшил юм онцлог бас байна л да. Одоо ингээл ер нь бол одоо тэр өвдөгний одоо яс сургалж шохоожилт гэдэг чинь бол голцоо ингээл дандаа настай тий 60-аас дээш насныханд л одоо дийлэх ажиглагдж байгаа юм болчиход байна шүү дээ тий. Харьцангуй ингээд энэ хот төв газар амьдарч байгаа хүмүүсийн үе мөчнүүд бол яс сургаж үрвсэж тий асуудал үүсэх нь бол гайгүй харьцангуй гайгүй. Дайлангуяа энэ хүүтэн уур амьсгалт одоо хүүтэн нөхцөлд цаг уурын одоо эрсдэс уур амьсгалын нөхцөлд ингээ амьдарч байгаа хүмүүст бол дийлэх ажиглагдж байгаа. Дайлангуяа одоо настай энэ хөдөө амьдарч байгаа хөдөө орон нутагт олон жил амьдарсан юм хүмүүст бол дийлэх ажиглагдж байдаг. Энэ асуудал бол ер нь бол манай монголчуудын энэ хөрш настай улсууд юм бол нэлээд дийлэх хөвчлөлийг үүсгэж байгаа асуудал болоод байгаа тийм. Ер нь одоо эмчилгээний хувьд яг ямар үе шат дараалтайгаар хийгддэг вэ?
Ер нь бол урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг бол хамгийн эхлээд бол ярих хэрэгтэй. Энэ урьдчилан сэргийлэхэд аль болохоор эхлээд дулаан байлгах хэрэгтэй. Тэ? Одоо дулаан хувцлах хэрэгтэй. За дараад нь бол энэ бөөр гэдэг эрхтнийг бол хамгаалах хэрэгтэй гэж. Бөөрийн үйл ажиллагаа байнгын сайн байлгах хэрэгтэй. Бөөрөнд хэрэгтэй одоо бөөрийн үйл ажиллагааг сайжруулж идэг хоолунд хэрэгжилж явах хэрэгтэй. Аль болохоор бөөрөнд ачаал өгж идэг ус хитэх уухгүй байх ч гэдэг юм уу те. Эсвэл одоо зарим тохиолдолд одоо нэг хоолойны өрөвсөлтэй хүмүүс их удаа яваал идэв шүү дээ. Хоолойны ангинтай яваал идэг. Энэ байдал чинь нэг бөөрийг өрөвсүүлэх бас нэг шалтгаан болж идэг. Гэтэл эннээсээ одоо өөрчлөн сэргийлж одоо бөөрөө архагсан өрөвсөлттэй болохгүй байх талаас нь одоо арга хэмжээ авах хэрэгтэй. Үений шингэн дууссан байна гэж ярьдаг тий. Тэр үнэхээр шингэн байж байгаа шингэн байхгүй болчиход байна уу? Эсвэл тэр нөгөө нэг зөүлийн эд мөгөөрсөн давхаргаад тэгж нэрлээд нөө. Ер нь үений зөүлийн эдийн шингэн гэдэг чинь ер нь бол угаасаа ингээл энэ лимп энэ тунгалгын систем гэдэг чинь аль болох одоо үений зөүлийн эдийг одоо буян хатан чанарыг бий болгож байгаа юм шүү дээ тий. Тэр чинь ингээ нас ахаад ирэхээр тэр үйл ажиллагаа байнгын нөгөө залуу байдаг шиг тийм байж чадахгүй шүү дээ. Насны ирэхээр тэр чинь хорогдно нөгөө нөхөн төлжилт чинь байхгүй удаан бол саар мөгжиж эхэлнэ. Тэгээ дээрээс нөгөө үений чинь зөүлийн эд чинь 45-аас дээш нас ингээл 25-аас 25 хүртэл нөхөн төлж чинь 25-аас хойш хэвийн байдлаа хэсэг хугацаанд хадгална. Тэгээд тэр чинь байнгын хөдөлгөөнд орж байгаа зөүлийн эд чинь нөгөө нэг үений уян хатан чанараа алдаад хорогдно, илэгдэн ийм асуудалд орж эхэлж байгаа. Тийм болохоор нэг үений зөүлийн эдээ нөхөн төлжүүлэх ийм бэлтгэлийг бас давхар хэрэгжилж ивэл их зүгээр. Яг тэр кальцийн нэмэлт бүтээгдэхүүнүүд ер нь хэр үр дүнтэй байдгийг яг тэр одоо үе хоорондын зөүлийн байхгүй боллоо яа сургалаа гэсэн үед нь нэмэлтээр ингээд баахан кальц уугаад байдаг тийм. Ер нь дан кальц уух гэхээс илүү Д витаминтай хорсон кальц ууж байвал их зүгээр. Дан кальц бол бас нэг талаараа одоо нэг бөөрийн үйл ажиллагаанд бас сөрөгдөлтэй. Тэгээ дээрээс нөгөө яс сургалт шохоожлтыг чинь илүү үүсгэждэг юм талтай. Тэр аль болохоор одоо Д витаминтай хорсон кальц ууж байвал их зүгээр гэдэг судалгаанууд зөндөө байгаад байна. За тэгээд ер нь бол одоо ингээл хүмүүсийн нэг үе мөчний зөүлийн эдийг яаж одоо хэвийн байдалтай удаан хадгалах вэ гэдэг асуудал бас байгаа. Гэтэл ийм удаан хугацаанд хадгалахын тулд аль болох нэг үений зөүлийн эдийг нөхөн төлжүүлж идэг тий. Тэгээд тийм одоо аль болох одоо тэр нөхөн төлжүүлж идэг судсаар одоо шимэгдээд шимжүүлж идэг тийм мэм бэлтгэлүүдийг бас хэрэгжилж ивэл их зүгээр. Тэгэх юм бол таны нурууны зөүлийн эдүүд, үе мөчний зөүлийн эдүүд эдгээр чинь удаан хугацаанд хэвийн байдлаа хадгалж явах юм аа гэдэг асуудал. Нэгэнт үүсцэн одоо яс ургалж шохоожилт энэ асуудлыг бас юм бэлтмэл уугаад шууд байхгүй болгох нь гэхэд бол бас их хэцүү. Тэрнээсээ өмнө аль болох нөхөн төлжсөн энэ зөүлийн эд аль болох удаан хугацаанд хадгалахын тулд юм бэлтмэл хэрэгжилж ивэл их зүгээр. Одоо ингээд тамирчид ялангуяа тий яг үе мөчний одоо тийм үе мөчний ч байт юм уу зөүлийн эдийн бэртэл лидер хурдан хугацаанд авдаг л да тий ямар нэгэн шалтгаанаас болоод за тэгээд тамирчдад ер нь хандаж яг зөвлөгөө өгөх юм бол юунд илүү анхааруул зөвлөж. Ер нь спортоор хичээлж байгаа одоо манай залуучуудын дунд одоо фитнес хэрэгжүүлж байгаа хүмүүс маш их болчиход байна шүү дээ тий. Энд чинь бас нөгөө өөртөө тохирох жин гэж бас байна. Одоо нөгөө бие дээр ачаал авахд одоо өөртөө тохирох би одоо хэдэн килограммыг нуруунд дээр авч чадах юм. Хэдэн килограммыг би цэжнээсээ түлхэж чадах юм ч гэдэг юм уу. Хэдэн килограммыг би гараараа өргөж чадах юм гэдэг. Ийм асуудал. Энийг эхлээд мэдэх хэрэгтэй. Энийг мэдхгүйгээр хит хүнд жингээр одоо булчингаа ажилуулдаг. Энэ асуудлаас болоод үений зөүлийн эдийн бэртэл авдаг ийм асуудал бас байна. Энэ дээр бас спортын эмчнэрийн судалгаа бас байна. Та энэ жингээр одоо өөрийнхөө одоо өргөж чадах жингээр 8 оролтоор 4 удаа хийж чадчих юм бол арай хөндрүүлсэн жинг авч болноо. Тэрнээс нааш энэ жинг бол хөндрүүлж болохгүй гэдэг. Гэтэл одоо зарим тамирчид одоо дийлэнхийн одоо бодибилдингийн тамирчид юм уу, пауэрлифтингийн тамирчид гэл бас байна шүү дээ, тий. Хит хүнд жинг өргөдөг. Энэ хит хүнд жинг өргөх гэдэг чинь яг булчин бол даагаад гарч чадчих болно. Булчин бол тэрнийг бол өргөж бол шууд чадна гэж. Гэтэл таны үений зөүлийн эд бол тэрнийг өргөж чадах хэмжээнд бат бөх байж чадахгүй тий. Одоо дийлэх одоо энэ ингээл тамирчдыг хараад хахад мөрний үений өрөвсөл асуудал гэмтэл, өвдөгний үений гэмтэл, нурууны зөүлийн эдийн гэмтэл, язрал, урагдал гэсэн ийм асуудлууд тамирчдын дунд маш их байдаг. Тийм болохоор аль болохоор өөртөө одоо нэг талаас бол одоо өөрийнхөө эрүүл мэндийн төлөө явж байгаа хүмүүс шүү дээ.
Тэгэхээр одоо энгийн тамирчин биш бол заавал хүнд жингээр өргөх, өөрийгөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж тэгж явах шаардлагагүй л гэж хэлбэр тий. За яг энэ гүйлтийн тал дээр бол аваад үзэхэд бас гүйлт ч бас дотор олон янзын төрөл байгаа шүү дээ тий. Одоо удаан хугацаанд ингээд богино шогшоо байдалтай хол замыг туулах. Эсвэл богино хугацаанд өндөр хорд гаргаж гүйх гэдэг асуудал бас байна. Ийм асуудал зөвхөн яг зүгээр эрүүл мэндээ хамгаалах, зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах төдийд одоо ингээд шогшиж гүйдэг, баг зэргийн амьсгаадах төдийг гүйдэг, хөлрөх төдийд гүйдэг гэдэг асуудал бас байна. За жишээ нь хэд ингээд богино хугацаанд богино замыг өндөр хурдаар туулах гэж байгаа бол тэр нэг талаараа эрүүл мэндэд бол сөрөг. Одоо нэг тамирчид байна шүү дээ. Нэг 100 метрийн гүйлт, 200 метрийн гүйлт. Энд чинь бол богино хугацаанд, богино замд маш өндөр хурд гаргаж байгаа. Ийм үед бол энд тамирчид чинь бол үений зөөлөн идтэй, эсрэгээрээ сайн гэхээс илүү эсрэгээр сөрөгдөлтэй. Гэмтэл үүсэж байгаа, тийм ийм асуудлууд бол бас их зөндөө байдаг. Одоо дийлэх одоо энэ сагсчид, хөлбөмбөгийн тамирчид гэдэг юм эдгээр чинь одоо өвдөгний чагтай холбоос тэгчжээ, ингэчжээ гэл ингээл янз бүрийн асуудлууд бол зөндөө л байгаа шүү дээ. Богино хугацаанд өндөр хурд гаргаж гүйдэг. За яг хөө зүгээр шогшиж ингэж гүйж байгаа тохиолдолд тэр чин булчингийн үйл ажиллагааг нэг талаараа зөөлөн ингэж байнгын хөдөлгөөнтэй байлгаж нэгдэг чинь цусны эргэлтийг сайжруулна, хэсэг газар ирж байгаа цусан хангамжийг сайжруулна, бодисын солилцоог доктортой сайн байлгадаг. За ийм байдлаас үзэх юм бол энэ үений зөөлөн ид чинь яг удаан хугацаанд эрүүл уян хатан чанараа хадгалах боломжийг бас өгч байгаа. Тэгэхээр ямар гүйлтийг яаж гүйх гэж байна гэдэг л асуудал. Хитрхи би гүйх гэж байна гэж өндөр үсрээл ингээд байх юм бол бас нэг нөгөө талаараа хитрхи үеийн дээр очиод байнгын ингээд цохилт өгөөд байна гэдэг чинь эсрэгээр үеийнхээ зөөлөн идтэй ямар асуудлыг үүсгэж болохгүй тийм эрсдлийг бас тооцож үзэж явах хэрэгтэй. За амьдралын хөвшил дээр дахиад нэг асуулт байгаа. Энэ нь болохоор хүмүүс одоо ингээд сүүлийн үед ялангуяа ингээд айгүй зөөлхийн юм дээр унтдаг болсон шүү дээ. Тэр зөөлөн газар унтах болон одоо дээр үе шиг яг нэг ийм хатуу газар те тэгшхэн газар унтах хоёр дээр ер нь бол нуруунд ачаал өгч байдаг юм те. Асуудал нь өөр байдаг уу? Ер нь яг зүгээр хүмүүсийн бас нэг дотор зүгээр амьдралын хөвшлэлээр ингээл аваад үзэхэд ер нь харж байгаа зарим хүмүүс одоо зөөлөн орон дээр унтж байгаад хатуу газар унтсан чинь нуруу өвдөж байна. Хатуу юмн дээр унтж байгаа зөөлөн юм дээр унтахаар нуруу өвдөд байна. Юу н ингэж вэ гэл. Хүний амьдралд удаан хугацаанд дадуулсан юм гэж босоо шүү дээ. Байнга ингэ удаан хугацаанд олон жилийн хугацаанд ингээд би зөөлөн орон дээр унтаад сурцсан ингээл өөрийнхөө орон дээр ингээд зөөлөн орон дээр унтаад сурцсан. Тэр нь надад тухтай байдаг. Тэгсэн чинь нэг өдөр хатуу газар ингээд хэвдчихлээ. Миний бүх нуруу ингээд чилэх нь ойлгомжтой, өвдөлөх нь ойлгомжтой. Гэтэл за хатуу юм дээр унтж удаж байгаад гинт зөөлөн орон дээр унтаад эхлэнгүүт бас нуруугаар нь чилж өвддөг иймэрхүү асуудал бас байдаг. Энд чинь бол нөгөө нэг хэдийн хугацаанд дадуулсан юмыг гинт өөрчлөхөөр бас тэрнээс үүдэлтэй сөрөг нөлөө үзүүлж иж бас болно. За би байнгын нөгөө зөөлөн орон дээр унтсаар байгаа би нурууны өвчтэй болцсон байна. Байнгын хатуу юм дээр унтсаар байгаад нурууны өвчтэй болцсон байна. Үе мөчний өвчтэй болцсон байна гэдэг судалгаанууд бол бас тийм хийгдсэн судалгаанууд бол байхгүй байгаа одоо. Ер нь бол эн чинь бол ер нь бол амьдралын хөвжлөл удаан хугацаанд дадуулсан амьдралын хөвжлөл гинт өөрчлөлөөс болсон үүдэлтэй. Ер нь бол одоо яг нэг амьдралын хөвчлүүд л байгаа даа л дээ. Тэгээд дээрэс нь одоо ингээл Улаанбаатар ядчидлаа айгүй их төвжрэлтэй бат юм уу? Тэгэл төвжрээ зогсож идэг. Би одоо ингээд жолоогоор явхлаараа нэг мэдхэд л өөрийн мэдлэхгүй ингэж яаж байгаас авчдаг байхгүй. Энэ дээр одоо тэр яг нэг үений нэгдэл руугаа суултж байд юм уу? Нуурны мөрөлт дээр нөлөөлдөг. Яг тодорхой хэмжээнд бол нөлөөлж байгаа. Одоо жишээ нь гэхэд одоо баруун гартай хүмүүс одоо баруун талаараа бичдэг. Солгоо хүмүүс бол цөөхөн байдаг шүү дээ, тий? Дийлийнх нь баруун. Энэ байдлаас болоод нурууны мөрөлт аль нэг тал руу илүү байдаг ч юм уу. Одоо жишээ нь хэд баруун гартаа илүү ачааллыг авч явдаг бол тэр тал руу илүү мөрөлт үүсдэг ч юм уу. Ийм асуудлууд бол бас байгаа. Гэтэл хүн болгон ч нөгөө цаанаасаа төрөлхийн өгөгдлийг өөрчлөх гээд бас чадахгүй тохиолдлууд бас байна шүү дээ, тий? Гинт санахаараа нуруугаа ихт суудаг, тий? Мөрийгаад ингээд сууддаг гэсэн гинт санахаараа л ингээд байна. Удаан хугацаанд ингээд цэг сууна гэдэг чинь бас нэг талаараа нөгөө хүн духгүй мэдрэмжийг бас өгж байгаа шүү дээ, тий? Гэтэл энийг санахаараа хийдэг ч юм уу эсвэл байнгын хөвшил болгож ингэж явна гэдэг чинь байнгын цэг сууна гэдэг чинь бас нэг талаараа сөрөгдлийг үүсгэж байгаа. За энэнийг бол заавал нэг өвчлөлт хүргээд байх эрсдэл юм а гэж авч үзэхээсээ илүү өөрийнхөө бие махбодыг одоо байнгын хөдлөгдөг, дасгал хийдэг, нурууны зөөлөдийг одоо үйл ажиллагаагаа хангах, булчингийн
агшилт одоо чангаралыг суллах дасгал хөдөлгөөн сонголтын дасгалуудыг бол байнга хийж ивэл зүгээр гэж зөвлөв. За яг одоо нэг өвдөгний үений тий зүйлийн эдийн асуудалтай яс ургасан ч байдаг юм уу тий. Эсвэл зүйлийн эдийн урагдлалтай. За бас 1 2 3 дугаар шат гэж байгаа бах тий. Энэ хүмүүст яг шатуудаас нь хамаарат яг ямар эмчилгээ хамгийн зөв зохистой эмчилгээнүүд нь юу байд юм бэ? За ер нь бол ихэнх хөнгөн үе шатанд бол хөдөлгөөн цэцлэл эмчилгээнүүд гэж байгаа. Өвдөгнийхөө үений цусан хангамжийг сайжруулах хөдөлгөөн тий булчингаа ажилуулах хөдөлгөөн эмчилгээнүүд. За тэгэл хүндрээд ирэх юм бол ер нь бол шохоожилт үүссэн яс ургалт үүссэн чинь тийм амар зүгээр шууд арилждаг юм бас биш. Одоо нэгэнт үүссэн яс ургалт үүссэн байх юм бол тэрнийг хөндрүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ ав. Тэ амьдралын чадвараа сайжруулж хөдөлгөөн хийн тэрнийг хөндрүүлэхгүй байх. Тэр болгонд тэр газарт нөгөө цусны эргэлт байнга ороод нэгэл эргэл шимэгдээл нөгөө яс ургалчин цуснд чинь шимэгдээд алга болчихно гэдэг тийм бол асуудал бол байхгүй шүү дээ. Тийм болохоор аль болохоор тэрнийг цааш нь хөндрүүлэхгүй байх талаас нь арга хэмжээг бол авах хэрэгтэй. За үүсцэн тохиолдолд тэрнээс үүдэлтэй зовирыг дарах гэдэг эмчилгээнүүд бас байна. За уламжлалт эмчилгээгээр бол сэргээнцэх эмчилгээгээр бол шарлах хийж болж байна. Эсвэл хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах бүлээн жин эмчилгээнүүд гэж бас байна. Зүү эмчилгээнүүд гэж байна. Ийм олон эмчилгээнүүдийн төрлүүд бол бас байгаа. Бас пицэг эмчилгээний аппаратууд. За зарим тохиолдолд энэ яс сургалт, шохоожилтанд бол ОВЧ шаардлага бол бас их сайн байна. Хитргийг хөндрөөд эхэлсэн мис заслын заалттай болцсон тохиолдолд бол бас мис засал хийхээс л өөр арга байхгүй л гэж үзэж байна. Үгүй солиулах асуудал ер нь бол зарим тохиолдолд хүмүүс одоо ингээл мис заслын заалттай болцсон мөртлөө ингээл эмчилгээ хийх гээл яваад байдаг. Тэр бол бас тэгэл нөгөө үеэл улмал асуудалтай болгоод байгаа л асуудал шүү дээ. Ер нь бас хэцүүлдэ ер нь бол эргэшгүй өөрчлөлт гэж бас байна шүү дээ. Яаж ч эмчилгээ хийгээд эрүүл буцаад сайхан болох боломжгүй л тал руу авцсан бол тэгэл мис засал хийхээс л өөр арга байхгүй тий. Тэр нэг үе руугаа нэг тариа тариулдаг гэсэн тий. Би нэг тийм юу сонсч байсан. Сүүлийн үед нөгөө PRP эмчилгээнүүд гэсэн байгаа. CV-ийн тарианууд, гормон эмчилгээнүүд гэж бас байгаа. Тэр чинь нөгөө үений зөөлөн эдийн уян хатан чанарыг тодорхой хугацаанд бий болгож байгаа шүү дээ. Тэр чинь бүх насаараа л одоо нэг хийлэгчэл насны юм болчлоо гэсэн ойлголт байх. Тодорхой хугацаанд л тэр чинь тэрнийг л барина. Тэр хугацааны дараа нөгөө үений зөөлөн эд чинь одоо тэгэл шохоождсон бол тэгэл зовир нахаал мэдэгдээд л эхлэн шүү дээ тий. Энд чинь нөгөө нэг тухайн үеийн зовирыг дарна нөгөө талаасаа тухайн үеийн амьдралын чадварыг хэсэг хугацаанд сайжруулж байгаа л асуудал шүү дээ тий. Хүмүүс тэр мис заслаас ерөнхийдөө татгалзаа дайлуулах нэг эмчилгээ хийлгэж гэдэг тий. Тэр мис засал дээр ер нь яадаг яг тэр алга болцсон одоо илэгдээд байхгүй болсон ч байдаг юм уу тэр зөөлөн эдийг шинээр өөр зөөлөн эдээр ч байдаг юм уу ямар нэгэн материалаар ингэж орлуулж хийгээд байна гэсэн үг. Ер нь бол бортеж сулгаж л үеийг сольж л байгаа шүү дээ тий. Одоо хиймэл үеил тэнд хийж л байгаа гэсэн үг. Тэрнээс бол одоо хүний тэр зөөлөн эдийг нөхөндөлжүүлээ зөөлөн эдийг өөр юмар одоо солиод ингэж хийж байгаа асуудал бас биш байхгүй тий. Яг энэ одоо за үнэхээр яг мис засалт ингээд окей орох шаардлагатай байна гэдээ орчлоо гэхэд тэр ер нь хэр хугацааны байдаг вэ? Тэгэл ер нь тэр зарим тохиолдолд үе солиулаад бас өвдөж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ тий. Тэр чинь бас хэцүү юм чинь зарим тохиолдолд хүмүүс ингээл баталгаал нэх гэдэг шүү дээ. Би 100% ингээд найдвартай юу гэл чинь тухайн хүний асуудлаас л болно. Тэгэл амьдралын чадвар тэгэд хэр нөгөөтг чинь одоо хүний биедээ хэр тохиромжтой болж байгаа юм, хэр дагссан зохицож чадж байгаа юм гэдэг асуудлуудаас л болж байгаа шүү дээ. Зарим тохиолдолд үе солиулсан ч гэсэн зовиртой явж байгаа хүмүүс зөндөө л байдаг тийм. За тэгээд манай сонсогчдод, үзэгчдод зориулаад ер нь бол одоо хамгийн миний дутуу асуусан ч байдаг юм тиймэрхүү зүйл байгаа юу өөрийн зүгээс. За нэг энэ дээр л анхаарах шүү таад гэдэг. За ер нь бол залуучуудад бас дийлэх хандаж хэлэхэд бол энэ үений зөөлөн эд гэдэг юм аа бол хамгийн их хайрлаж ах хэвээр. Одоо ингээл амьдралын чадвах ингээл эд хөдөлмөрийн чадвахтай насан дээрээ ингээл үений зөөлөн эдийн асуудал ингээл орцсон ингээл яваад идэг. Тэ? Нурууны зөөлөн эдийн хатууралд орцсон, нурууны зөөлөн эдийн урагдал, язрал үүссэн. За одоо ингээл надаас зөвлөгөө авч байгаа одоо ингээд дийлэх одоо ингээд Солонгосоос зөвлөгөө авдаг хүмүүс бас их байна. За энэ ингээл хөдөө орон нутагт энэ том тэрэг бариад удаан ингээд хугацаанд ингээд явдаг нурууны асуудалтай хүмүүс бас байна. Суугаа ажил хийгээд компьютерийн ард ширээн дээр удаан хугацаанд суугаад ингээд нурууны асуудал орсон хүмүүс бас их байна. Энэ бол дийлэх дандаа залуучууд л байна. Яг эд ажил хөдөлмөр хийж явах насан дээр. Энэ хүмүүст гэж хэлэхэд аль болох одоо нурууны зөөлөн эд, үе мөчний зөөлөн эдээ хайрлаач. Тэ тэрнийг удаан хугацаанд
барих тий тэрнийг удаан хугацаанд амьдралын чадвартай байх арга хэмжээг бол аваач. Аль болох дасгал хөдөлгөөн хийгээч. Тэрэндээ хэрэгтэй эм бэлтгэлийг хэрэглээч гэдэг асуудал бас байна. За бидний урилгыг хүлээж авч ирж манай үзэгчдэд маш үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн Бэрэлэл Өндөг эмчтэй маш их баярлалаа. Намайг урьж оролцуулсан та нар ч гэсэн бас баярлалаа.